Эмэгтэй хүнийг өнгөлөг, илүү эрхэмсэг, нямбай, тансаг, цаанаал нэг дур булаам, чамин харагдуулдаг тансаг зэрэглэлийн брэнд бол яхараггүй Fendi. Италийн Versace, Gucci, Dolce & Gabbana, Valentino зэрэг загварын орднуудаас арьсан ба үслэг идэл багет гар цүнхээр онцгорч, өөрийн өрмөц байдлыг тодорхойлж, дахин давтагдашгүй гоо зүг цогцлоосоор ирсэн уг брэнд ирэх жил 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Бүхэл бүтэн хагас 100-ны турш орчин цагийн загварын эцэг гэгддэг Альберт Карл Лагерфельдийн хязгааргүй уран сэтгэмж бүтээлч ертөнцийн талбар болсон гэдгээрээ бас онцлогтой. Учир нь нэгч загварын ордон ийм урт хугацааны турш ганцхан загвар зохион бүтээгчтэй хамтарч байсан удаагүй билээ. Өвөрмөц самналттай ус, хар хүрэм, цагаан цамц, хар нүдний шил зүүсэн түүний донжтой дүр төрх, олон үггүй хурц хэрнээ онцтой өгс, өргөн мэдлэг загварын ертөнцид мөнхөрсөн эрхмийн толны тусгал болжээ. Ойролцоогоор 3.6 тэрбум долларын үнэлгээтэй Instagram дээр 21 сая дагагчтай уг брендийн үнцийн ашиг орлого өдрөөс өдөрт өснө нэмэгдсээр байна. Ур ухаан уран сэтгэмжээр бүтдэг бүтээл бүрийн цаана асар их хөдөлмөр мэдрэмж, тэсвэр төвчээр, далд философи, түүх, оршин байдгийн адилаар Fendi брендийн түүх маш их үнцэнтэй бас сонирхолтой. Энэ бол дэлхийн нэртэй брэндүүдийн үүсэл хөгжил, уналт босолт, гой зүй, креатив ертөнцийн талаар цувралаар хүргэдэг брэнд тренд нэвтрүүлэг. Итали улс, Ром хот 1925 он. Эртний Ромын соёл иргэншлийн болон хүн төрөлхтний оюун санааг сэрээсэн сэргэн мандалтын үеийн үлгийн нутаг Ром хот. Хотын төвх хэсэгт Адел, Эдвардо Фенди эхнэр нөхөр хоёр үслэг идэл арьс ширний жижиг дэлгүүр нээсэн нь бүх зүйлийн эхлэл болов. Дэлхийн 2 дугаар дайны дараа 1946 онд 5 охид нь гэр бүлийнхээ бизнест хөл тавьснаар Fendi брендийг дэлхийн тавцанд гаргахаар ажиллаж эхэллээ. Дизайн болон эрх зүйн асуудал, худалдаа болон олон нийттэй харилцах алба, үслэг эдлийн худалдан авалт үйлдвэрлэлгээд хүн бүр өөрийн ажил үргийн хуваартай байлаа. 1965 онд Valentino, Chloe зэрэг загварын орднуудад чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байсан хосгүй мэдрэмжтэй 32 настай Карл Лагерфельдэд Fendi брэндээс ажлын санал ирсэн байна. Чухам ингэжл Fendi брэнд 54 жилийн турш түүний хосгүй креатив ертөнцийн нэг хэсэг болж удалгүй хос эффекттэй алдарт логог зохион бүтээлээ. Энэ нь Fendi брендийг илэрхийлсэн үсэг биш бөгөөд Fan Force гэсэн утгатай юм байна. Миний амжилтын цорын ганц нууц бол ажиллах, эмх цэгцтэй байх, бас амьдралын энгийн хэв маягтай байх, архи уухгүй, тамхи татахгүй, мансууруулах бодис хэрэглэхгүй байх. Энэ л надад тусалдаг гэж тэрээр хэлдэг байлаа. Карл Лагерфельд тухайн үеийн үслэг эдлэлийг дан ганц хүрэм, пальтонд хязгаарлалгүйгээр өдөр тутамдаа өмсөж болох бүхий л хувцас хэрэглэлд шингээж өнгийн үслэг хүрэмнүүд, цамц, тирко болон гар цүнхнүүд мэндэлж эхэлснээр Fendi брэнд бусдын нүдэнд улам хэнцэр өөрмөц дахин давтагдашгүй харагдах боллоо. Тухайн үед арьсан үслэг эдлэл зөвхөн чинээлэг хүмүүст зориулагдсан гэх ойлголттой байлаа. Харин Лагерфельдийн хэрэгжүүлсэн бодлого нь урлаж буй бүтээгдэхүүнүүдэд олон төрлийн материал шингээж үслэг эдлэлийг олон нийтэд илүү ойртуулж өгсөн гэхэд болно. Ингэснээр худалдан авалт нэмэгдэж, хамрах хүрээ улам тэлж,
Фендигийн өслөг, арьсан загварууд маш эрэлттэй болж эхэлсэн юм. Ингэж явсаар 1977 онд анхны цуглуулга төлөвлөсөн түүхтэй. Гэхдээ одоогийнх шиг загварын шоу эсвэл сэтгүүл, телевизийн реклам байдлаар явагдаагүй бөгөөд Стюарт дуу хэмээх богино хэмжээний киногоор дамжуулж төлөвлөсөн нь сонирхолтой. Энэ нь кино урлагийн түүхэнд хамгийн анхны загварын сэдэвт кино болсон хэмээн тооцогддог юм. Ингээд 1978 онд анхны гутлын цуглуулга, 1985 онд анхны сүрчгийг гаргаснаар Америкийн нэгдсэн улс Японд зах зээлээ тэлж дэлхийн хамгийн том загварын ордны игнэнд орж ирлээ. 1994 онд Фенди гэр бүлийн 3 дахь үеийн төлөөлөл Сильвия Фенди, Карл Лагерфельдийн бүтээлч багт нэгдэн орсноор гоёл чимэглэл болон эрэгтэй хувцсны цуглуулгыг дангаараа хариуцаж авсан байна. Тэрээр Фенди брендийн нэрийн хуудас болсон алдарт багет гар цүнхийг санаачилж уралсан бөгөөд Sex and the City цувралын Carrie Bradshaw тэр цүнхээр гангарснаас үүдэн уг брэнд дэлхийн нийтэд жинхэнэ утгаараа тренд болж чадлаа. Одоо цаг хугацаагаа түр хурдасгаж 2022 оны нэгэн загварын шоуг эргэн нэг санацгаая. оны Миланы загварын 7 хоногийн үеэр олныг шоконд оруулж хамгийн их шууган тарьсан онцгой үйл явдлуудын нэг бол Fendi болон Versace загварын брэндүүдийн хоорондоо солилцож хийсэн цуглуулгын шоу байлаа. Fendi брендийн шинэхэн креатив директор Kim Jones Versace брэндэд зориулж, харин Versace-гийн өв залгамжлагч Donatella Versace нь Fendi брэндэд зориулж тус бүр 25 дүр төрхийг бүрдүүлж уралсан өвөрмөц цуглуулга гаргасан юм. Үүнийг хоёр брендийн нэрний нэгтгэл болгож Fendace хэмээн нэрийдсэн байна. Хамгийн сонирхолтой нь уг хоёр загварын ордон хоёулаа Италиас гаралтай тансаг зэрэглэлийн брэнд бас олон жилийн турш өрсөлдөгч байсаар ирсэн хэрнээ ийхүү өвөрмөц байдлаар хамтарсан явдал юм. Түүнчлэн уг шоунд 1990 оны супер медиалууд болох Kate Moss, Amber Valletta, Naomi Campbell нар алхсан бол орчин үеийн сошиалууд алдартай медиалууд болох Gigi Hadid, Vittoria Creti, Kate Moss мөн түүний охин загварын тайзнаа алхсан билээ. Дээр дурдсан Kim Jones нь алдартай Karl Lagerfeld-ийн насан үүд болсны дараа Fendi брендийн креатив директороор томилогдсон байдаг. Түүнээс өмнө орчин цагийн загварын эцэг гэгддэг алдартай Karl Lagerfeld бүхэл бүтэн хагас 100-ны турш хязгааргүй уран сэтгэмж, гайхалтай бүтээлч ертөнцөө Fendi загварын ордонд зориулж тэдний нөхөрлөл, харилцан хүндлэл Lagerfeld-ийн сүүлчийн амьсгал хүртэл
үргэлжилсэн нь гайхалтай. Өөр ямар ч загварын ордон ийм урт хугацааны турш ганцхан загвар зохион бүтээгчтэй 50 гаруй жил тасралтгүй сэтгэл зүрхээрээ холбогдсон хамтарч байсан удаагүй билээ.